Сайн байцгаана уу? Од мөндөр сувгаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Одоо орон нэвтрүүлэг эхэллээ. Өнөөдөр харийн харь гаригууд сэдвээр ярилцах болно. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шинтүүлээчүү болон бүх төрлийн үндэсний хувьд захиалгын тот орг компани маань ивэнтдгээ ажиллаж байна. Нэвтрүүлэг НТV, Од мөндөр радио 107 болон 83.3 гэсэн хост долгионоор та бүхэндээ хүрч байна. За яг одоо Хятад улсын Ланжав хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд сайн байцгаана уу? За сайн байна. За их сонирхолтой сэдвээр ярих нэ тий. Тэг яг одоо нэг ёстой миний бодлоор хүн болгоны толгоонд байдаг сэдвүүдийн нэг бах тий. Харь гариг гэхээр тий янз янзын алдартай харь гаригийн тухай кинонууд байдаг. Тэг яг өнөөдөр энэ сэдвийг сонгож авсан нь юу гэхээр яг үнэндээ харь гаригийг ямар бай гэж төсөөлж болох юм тий. Яг жинхэнэ одоо шинжлэх ухааны суурьтайгаар ямар харь гаригуд бай гэж төсөөлж болохын мөн ямар кандидатууд байна тийм. Жишээ нь өнөөдөр ингээд бид нар маш олон гаригуудыг ямарч байсан мэднэ. Одоо манай нарны аймгийн 8 гаригаас өөр те өөр нарны аймагт байдаг гаригууд байдгийг мэднэ. Тэр гаригууд дээр гэхдээ нөхцөл байдал ямар байдаг вэ гэж одоохондоо бид нэр таамаглалт юм бэ гэдэг тухай яриа гэж сонгож авсан байгаа. Тийм болохоор харийн харь гариг гэд нэрлэлсэн те. Угаасаа л нөгөө харьд байдаг гариг учраас те. Манай энэ нарны аймагт байдгүй өөр нарны аймгийн системүүдийн бүрэлдэхүүн болж явдаг гаригууд. Тэгэхээр яг хоо ийм гаригуудыг хоёулаа ерөнхийд нь ингэж хоёр ангилж болно л доо. За яг хоёулаа ч ер нь эрдэмтэд хоёр ангилж байгаа юм л та. Тэр нь юу гэхээр эхнийх нь бол exoplanet гэж нэрлэдэг. За exoplanet гэхээр ерөөсөө цээжлэхэд амархан. Юу вэ гэхээр манай нарны аймагт бус өөр нарны аймагт байдаг гаригуудыг exoplanet гэдэг нэг юм сүртэй нэрээр нэрлэж байгаа. За энэ бас л нэг юм өөр харь гаригийн төрөл байгаа. Ийм гаригууд юу вэ гэхээр өөр одыг тойрж иргэдэг байх юм шүү дээ. Өөр одыг тойрж иргэдэг гариг гэсэн. Тэгэхээр ийм гаригийг уул нь бол одоо хамгийн анхны exoplanet-ийн нээлт бол 30 жилийн өмнө хийгдсэн байхгүй. Бүр 1995 онд хийгдсэн гэсэн. Тийм тэгэхээр айгу саяхан байгаа шүү дээ. Сая ерөөсөө хамгийн анхны exoplanet-ийг нээхэд төрсэн хүүхэд өнөөдөр дөнгөж 30 хүрж байгаа гэсэн үг байхгүй тий. Яг нэлээд том болчихж байгаа юм байна тий. Чимчээр гэдэг чинь хүүхэд биш болчихсон л юм. Тэгээ ийм саяхны нээлтүүд тэгээд яагаад ингэж утсан бэ гэхээр нэгт энэ бол ерөөсөө технологийн асуудал байсан байна. Түүнээс ш одоо өмнөх дугаарууд дээр ч зөндөө ярьсан, Жордано Бруно, Галилегийн тухай дугаарууд дээр ч зөндөө ярьсан тий. Ерөөсөө бүр 2000 жилийн өмнөөс эхлүүлээл физикч нар эртний грекийн философч нар одон орончид өөр амьдралтай гариг байх уу эсвэл ямар нэгэн зүгээр харийн гадны гариг гэж байх уу гэдгийг үргэлж ингэж төсөөлдөг те таамагладаг байсан. За Жюль Верний зохиолууд дээр хүртэл сар руу яаж аялах уу те өөр гариг дээр очивол ямар байдаг бол гэх мэтлээ ийм уран төсөөллүүд бол хүмүүст байдаг байсан байна. Гэтэ үүнийг яг ингэж хэмжээхээр маш хэцүү. Бид нар чи ерөөсөө телескопыг 400 жилийн өмнө нээгээд за тэр үеийн телескопоор бол өөр нарны аймагт байгаа гаригийг олж нээн гэдэг бол боломжгүй зүйл болчихж байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээ нь хоёлаа ямар нэгэн өөр нарны аймгийг төсөөлье л доо. Тэгэхээр тэр гариг нээдэг хид хідэн аргууд байгаагаас хамгийн түгээмэл арга нь транзитийн арга гэж байгаа юм. Транзит буюу тухайн гариг нь бид нартай харьцангүйгээр одныхон урдуур дайраад өнгөрч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө одны гэрэлтэлт маань ингээд маш бүтгэн болохгүй л те тодорхой хэмжээнд ингээд бүтгэн болоод тэгээ буцаа гэрэлтэж эхэлнэ те урдуур нь ингээд жижигхэн цэг халахлаад өнгөрөхөө. За энийг төсөөлөх юм бол юу гэж төсөөлж болох вэ гэхээр одоо нөгөө юм том чийдэн гар чийдэн байдаг штэ те тэр гар чийдэн дээрээ зүүнний үзүүрээр ингээд жижигхэн хар цэг тавьчаад тэрийг 1 км-ийн зайнаас харж ийн гэж төсөөлж болно. Бараг мэддэхгүй штэ тэр чинь те. Тийм мэддэхгүй. Тэгэхээр ийм жижигхэн цэг тэр урдуур дайраад өнгөртлөө гэдгийг бол ерөөсөө 20-р зуунаас өмнөх телескоп буюу технологийн аргуудаар олж нээн гэдэг маань боломжгүй зүйл байхгүй. Эднэрээр юу боломжтой жишээ нь дэлхий дээр байсан хамгийн том телескопуудаар бид нэр Плуто, Нептун те Юранус гэх мэтчлэн гаригуудыг бол нээж болж байгаа. Гэтэ эн чинь манай нарны аймагт байгаа гариг. Гэтэ энэ гаригуудыг олж нээх гэж маш их математикийн тооцоо, маш нарийн тооцоо бол те маш олон жилийн нарийн ажиглалтуудыг хийсний дараа л нэг юм нарны аймгийн захын гаригуудыг чүүя арай гэж олж нээж байгаа шүү дээ. Тэгэхээр бүр өөр одоо нарны аймгийн гариг гэх юм бол хамгийн ойрхон 4 гэрлийн жилийн зайд байгаа Альфа Центаврын гаригийг тэр үеийн технологиор олж нээх гэж боломжгүй болчихж байгаа.
Альфа Центаврал зүгээр телескопоор харахад нэг 3 ширхэг од байна уугүй юу гэдгийг л бид тэр мэдэх боломжтой шүү дээ тий. Тэгээ үйл ялаг нэг бүдүүн бараг байдлаар мэдэх боломжтой гэсэн. Тэгэхээр ингээд ерөөсө технологийн асуудал байсан. Гэтэ ингээд маргаан бол энэ ч яг нь үргэлж яригдж идэг байсан маа. Тийм харийн гариг байх үгүй юу. Яг өнөөдөр ингээд NASA болон ESA тэгээд янз янзын сансарт ажилдаг зөвхөн харийн гариг нээх зориулттай юм телескопуудаар бид нар дор хаяж 4000 гаруй харийн гаригуудыг ямарчсан олоод нийцсэн байна. Тэгээ ингээд харахаар энд их сонирхолтой таамаг дэвшигдэж байгаа. Энэ таамаг нь юу вэ гэхээр одоо од болгон өөрийг нь тойрдог ядаж нэг гаригтай гэж үзье л да тий. Тэхийн бол манай галактикт байгаа гаригуудын тоон галактикт байгаа одны тооноос их байх магадaltaй болчихж байгаа байхгүй юу? Нэг гэсэндөө гаригууд бол аягүй л бол бидний бодож ирсноос илүү түгээмэл сансрын объект болох магадaltaй болчихж байгаа. За ингээд харахаар бүхэл ертөнцийн даяар үзье л да тий. Тэгэх юм бол бүхэл ертөнцийн даяарх нийт гаригуудын тоо бүхэл ертөнцийн даяарх нийт оддын тооноос хамаагүй их болчихж байгаа. За ингэхээр тэр гаригуудын дунд дэлхийд төстэй гариг тэгвэл хэр олон бэ гэдэг асуултыг дагуулдаг. Ерөөсөө л харийн гаригуудыг нээж байгаа хамгийн том зорилго бол бүр хамгийн том зорилго бол тэдгээрийн хідэн яг дэлхийд төстэй юм бэ те. Хідэн дэлхийд төстэй хідэн амьдрал байх боломжтой юм те. За тэгээ энэ хоёрын шин чанарыг хангаж байгаа бол хэр хоолын гэдгийг яригдчих эхлэн тийм үү. Нэгсэндээ нэг бид нар өөрсдөө бас очиж судлах гэдэг шүү дээ. Тэр хоол те. Тэр хол очиж судлаад за яг энэ ч ус шингэн төлөвт байх уу? За ус шингэн төлөвт байдаг бол ямар төрлийн амьдралууд байх боломжтой вэ? За амьдралууд байх боломжтой вэ гэдгээс дэлхий дээрх амьдрал өөрөө зөвхөн одоо амьдралын нэг хэлбэр юм уу те? Магадгүй ертөнцид дэлхий дээрээс өөр төрлийн амьдрал байх боломжтой юу? Дэлхий дээрх амьдрал бол carbon based буюу нүүрс төрөгчөд суурилсан амьдрал гэж байгаа. Тэгвэл магадгүй азотод суурилсан амьдрал байж болох уу те? Өөр энэ химийн элементүүдэд суурилсан амьдралууд өөр гаригууд дээр үүсэх боломжтой юу гэдгийг судлах боломжтой болчих. Ингээд харах юм бол ерөөсөн манай ертөнц бидний төсөөлжсэнээс илүү баялаг болчихж байна л доо. Яагаад тэгэхээр одоо нөгөө өмнөх дугаар дээр хоёулаа Плутог ярьсан шүү дээ. Плуто ингээд хамгийн захын маш хол байгаа тий. Ийм хүүтэн гариг дээр ямар нэгэн химийн, физикийн, геофизикийн үзэгдэл баг байхгүй тий. Энэ бол зүгээр л одоо хөлдөөгчин дотор байгаа юм шиг хөлдөө ертөнц гэсэн чинь яасан. Нөгөөдөр нь шингэн азотоос бүрдсэн ийм одоо хайлмууд урсаад явж идэг тий. Өөрийн гэсэн химийн нэгдлүүдтэй тэр бүхэл өөрийн гэсэн агаар мандалтай байсан шүү дээ. Тэгээд агаар мандал нь удирлаас шалтгаалаад нягт нь яах нь өөрчлөгдөж багасч идэг. Тэрэнд хичнээн дэлхийгээс 100,000-аас 1 сая дахин бага нягттай ч гэсэн тэр агаар мандал нь тодорхой юм бүр давхаргуудыг үүсгэсэн байдаг тий. Эрдэмтдийн төсөөлөөгүй тийм баялаг ертөнц байсан. Ингээд өөр харийн гаригуудыг ч гэсэн судлаад үзэх юм бол тийм байх боломжтой болчихж байгаа байхгүй. Айгүй л бол магадгүй амьдрал гэдэг чинь ерөөсөө зөвхөн энэ шингэн ус оршин тогтнож идэг. Тэгээд тэрэн дээр нь азотууд үүсээд азотууд гинэ нүүрс төрөгчд үүсээд нүүрс төрөгчөөс тогтсон ийм амьдралын төрлөл нэг байдаг биш. Өөр янз янзын маш олон төрлийн хэлбэрийн амьдралууд байдаг гэж магадгүй гэдэг юм баялаг боломжтой болчихж байгаа. Гэтэ яг энд бас ингээд асуудлууд дахиад гараад эхэлж байгаа юм л та. Яагаад тэгэхээр нөгөө хичнээн одоо манай галактикт байгаа оддуудыг хоёулаа ангилах юм бол нэг юм асуудал гарч ирнэ. Тэр асуудал нь асар том одод байлаа гэж бодъё л доо тий. Одоо авраг цэнхэр одод ч юм уу, авраг улаан одод ч юм уу асар том одод байнгут тэр ододын маань амьдралын нас нь асар бага тийм. Нөгөө одод чинь ингээд юу юуг сүнждэг. Тэгэхээр тэнцээ нэг ингээд гариг үүсэж ийн гэж төсөөлөе л доо хоёулаа. Тэгээ ингээд агуу доктортой тойрог замтай болол яг нөгөө гариг дээр шингэн ус мус үүсэлтэй яг дөнгөж бактери үүсээ үзсэн чинь нөгөө одон докторгүй учраас тесрээд хажуутлан гаригаа юуч хүүс тэмтрээ хайчих واخгүй. Тэгэхээр ийм боломж бас мэдээж дагаад их байгаа. Жишээ нь ихэнх үеийн ертөнцид бол авраг одод илүү олон байсан. Авраг одод илүү олон болчхоор тэд нарыг тойрж иргэдэг гариг маань доктортой систем биш болчих. Ерөөсөө нэг тий хизээ мүдгүй одон тэнцээ сүнэл өөрийг нь ингээд устгаа хайчих. Ийм аюултай нөхцөл байдалд гаригууд үүсчихээр энэ гаригууд бол өдийг хүртэл удах боломжгүй болчихж байна тийм үү. Өдийг хүртэл ингээд оршин тогтнох боломжгүй болчихж байна. За тэгсэн бүр нөгөө экстремээр нь ботчих яваа.
бүр жижигхэн гариг оддыг тойрж иргэдэг гаригуд байвал яах вэ? Жишээ нь 5 тэрбум жилийн дараа манай нар бол авраг улаан од болоод гадаад плазмын давхаргаас сансарт цацаад тэгээд цагаан од гэдэг од үлдэнэ. За энэ од бол ерөөсөө дахиад хэдэн 10 тэрбум жил амьдрах боломжтой. Ийм одыг тойроод одоо гаригуд эргэж ийнэ гэж бодъё л доо. Тэгсэн нөгөө цагаан одоо чи юм жижигхэн доктортой ч гэсэн дүрсгүй нөхөр واخхгүй юу те нөгөө биеийн бүү бас гэдэг шиг өөрөөсөө юм хортой цацраг бас цацаж чаддаг. Тэр хортой цацраг нь манай жишээ нь дэлхийн агаар мандлагаа зүгээр зад татаа хийчихэр тийм аюултай юм хортой цацраг цацдаг. Тэгэхээр тэнцээ амьдрал үүсэл яг ингээд гоё те нөгөө нэг далаад нь амьдрал үүсэл өөрөө газараа гарч ирээл байж ангууд нь маш хүчтэй соронзон шуурга ирээл юу ч хүү шараа хийчих боломжтой. Тэгэхээр бас ингээд ийм экстремуд байхгүй болчихсон. Тэгэхээр ямар нөхцөлд ерөөсөн амьдрал их гоё үүсэх боломжтой вэ гэхээр яг л ийм манай нар шиг одод те юм шар тэгээд нэг юм тогтуун те нөгөө нэг юу өөрийнхөө нарыг магтаад байдаг шүү дээ те. Одоо муу нараа магтахгүй бол одоо ганцхан нартай юм чи хэдүүлээ те. Монгол морь шиг сайхан нартаа. Ийм биеийн жижиг гэсэн. Тойрж иргэдэг ийм одод за тэгхтэй бүх оддод habitable бүс гэж байдаг. За энэ бүс нь юу вэ гэхээр тухайн нарнаас одоо тухайн нарны хэмжээ халалт те гадаргын температур гэдгээс шалтгаалаа зайнууд нь өөр байдаг. За манай нар болон нар төстэй оддод бол яг 1 астрономийн юнит буюу одоо дэлхийн тойрог зам байгаа шүү дээ те. Энэ дээр энэ habitable zone. Энэ habitable zone юу гэхээр ерөөсөл амьдрал үүсэх боломжтой тэр зоныг хэлдэг байхгүй. Тэгэхээр энэ чинь ус шингэн төлөвт байх боломжтой. Тэгэх юм бол ерөөсөө ус шингэн төлөвт байна л гэдэг чинь тэнцээ амьдрал байх хамгийн ихний хамгийн чухал нөхцөлийг бид нар 50 одоо нөгөө чухал нөхцөл нь тэнцээ бүрлдэж чинь гэсэн. Ийм оддын хувьд амьдрал байх боломжтой болчихж байна. За гэтэл ийм оддыг бас хайхаар жоохон түүхтэй болчихж байна. Ягаад тэгэхээр одоо дэлхий бол радиусаар нь ярих юм бол нарнаас 109 дахин жижигхэн бийдэг шүү дээ. Тэгэхээр манай сонсогч нар ингээд төсөөлөд үзээрэй те. Ямар нэгэн бие тойрог бөмбөрцөг хэлбэртэй биеийн эзлэгүн чинь 4 бахан 3 PR куб шүү дээ те. Радиусын куб. Тэгэхээр ингээд эзлэгүүнээр нь бодох юм бол дэлхийн эзлэгүүнэрийн нарнаас хэд дахин жижиг юм байна гэж бодох юм бол дэлхий бол өчүүхэн жижиг юм болчих. Тэгэхээр асар хол байгаа энэ объектыг нээх гэдэг асуудал гарч ирнэ тийм үү. Энэ объектыг яаж нээх вэ? Яаж тэр одоо эхлээд нар төстэй одтой хоёлаа агуу гоё зүгээр телескопоор оддыг бол харж болох юм чи ангилж штэ тий. За манай галактикийн 200 мянган одод дунд нэг 60% нар төстэй одод байна гэдэг ингээд ангилчих болж байгаа. За ингээ эхний алхам бүрдчихлээ. Эхний алхам чек. Дараагийн алхмын хувьд за одоо яаж энэ нөхдүүд гаригтай юу гүй юу гэдгийг мэдхүү гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Гэтэл зөвхөн дэлхийг манай нарны аймгийг ажиглаж байгаа өөр харь гаргийнхан байх юм бол дэлхий нарныхны урдуур яваад өнгөрж байгаа нөгөө хүмүүс маань мэдхгүй байхгүй. Мэдэх айгүй хэцүү. За ингээд хэд хэдэн аргуудыг шалгарсан аргууд гарч ирсэн байна л та. За ингэнгүүт 5 арга байна. Одоохондоо ингээд хэрэгжүүлдэг. Мэдээж ирээдүйд энэ аргууд бол илүү сайжрна, мэдээж технологи дагаад сайжрахын хэрээр бид нар илүү олон гаригийг нээх боломжтой болно тий. Энэ бол тодорхой зүйл байна. За тэгэхээр яг хоёулаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд энэ 5 аргын тухай дэлгэрэнгүй ярилцъя тий. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар манай Тод торго компани маань бүр анханаас нь одоо оронг маань дэмжсэн. Тэгээд бас шинжлэх ухааны танин мэдхүйг ингэж дэмжин ажилтдаг байгууллагуудаа бас манай үзэг сонсогчид ч гэсэн дэмжин ажилласаа гэж хүсдэгэ. Тэгээд Тод торгийнхан бол өстой нүүр улаахааргүй гэдэг шиг үнэхээр гоё одоо өмсгөд живтэйхэн за тэгээд нөгөө нэг ганган дэгжин ч гэсэн одоо жигтэйхэн тийм сайхан дээл хувцуудаар бол хүмүүстэй санал болгодог. Тэгээд нөгөө 100% хөр хорхон торгоор хийсэн дээл гэдэг чи одоо хөр хорхон торгоор одоо уралж байгаа ийм дээл одоо бүх дээл нь гэсэн үг шүү дээ санаа. Энэ дээлнүүд бол маш хөнгөн, зөөлөн, тав тухтай, бид сайн сууж өгдөг ийм давуу талтай байдаг. Тэгээд нөгөө товч шилээ бимжээр хажлах гэд жижиг хэсгүүд деталуудаа бол маш гоё цэвэрхэн мэрэгжлийн түвшинд хийж өгдөг. Тэгэхээр одоо бид нэр баяр наадмынхаа үеэр хамгийн л одоо гоёх шаардлагатай үедээ бол Тод торгын дээл хувцаар гоёдаг. Манай од мөндрийнхэн ч гэсэн Тод торгын дээл хувцтай ингэж одоо дээлтэй аяллаа хийдгээ. Тэгээд та бүхэн манаас Тод торгыг сонгож очиж яг өөртөө таарсан хувцаа захиалгаар хийлгэж болно. За баруун дөрвөн замын Грант плазагийн зүүн тал Тод торгоо офисын 7 давхурт байрладаг бүс барааны дэлгүүртээ энэ бүх дээд зэрэглэлийн тансаг торгонуудаа хамгийн хямд үнээр худалдаалдаг. За эсвэл бүр бэлэн дээлийг бол Улаанбаатар ихтлгүүрийн 4 давхраас
та бүхэн маань очиод үзэх боломжтой. За бас Facebook-ээр шууд одоо дагаад дээл хувцсыг үзээд те загваруудыг харж болох амар. Тэгэхээр латинаар Тод Торг гэж бичээд та бүхэн дагаарай. Холбогдох хувцсны дугаар нь 9913 1937 гэсэн байна. Тэгээд Тод Торгын маань хамт олон бол яг бид нар дээр ирж уулзж байсан. Тэгээд одоо ор нэвтрүүлэхтэй их дуртай, шинжлэх ухааны танин мэдгээд чинхүү дуртай ийм залуу бид нартай бас уулзч хамгийн анх одоо манай од мөндрийн ивент тгчээр орж исэн юм байгууллага байгаа. Тэгээд танаа хамт олонд маш их баярлалаа. Тэгээд сайн сайхан хүсье. Баярлалаа. Тод Торгын хамт олон маань бидний бүр анхнаас нь дэмжсэн. Тэгсэн шүү. Тэгээд яг одоо нөгөө нэг эн чинь манай яг наадмыг бол яг жинхэнэ Монголд л байдаг баяр гэж хэлж болно шүү дээ. Тэг жинхэнэ Монголын үндэсний баяр. Тэгчээд ийм баяраар хүмүүс чинь нөгөө нэг дээлээ өмсдөг, дээлээрээ ангардаг. Тэгэхээр Тод Торгын хамт олон дээрээс очиод яг магадгүй нөгөө нэг ингээл захиалга өгөх завгүй хүмүүс яж болно. Тэд нар бол шууд бэлэн дээлийг үзэж болох нь байна. Эсвэл эртнээс захиалгаа өгөөд өөрийнх нь яг хүссэн хэмжээ загвараар хийлгээд тэгээд яг одоо чинь наадам бол одоо сарын дараа л боллоо шүү дээ. Сарын дотор бол хангалттай таны яг одоо нөгөө нэг тэгээд толгоонд чинь төсөөлөгдөж байгаа тэр дийлээ захиалаад өмсөх боломжтой юм байна шүү манайхаа. Би одоо бас энэ чинь ингээл наадмаар дийлээ өмсөөл явна да. Тод Торг сая нөгөө цагаан сараар авсан дийлээ өмсөөл гарна гэж бодож чинь. Тэгээд за одоо ингээд үнсэн сэдвүүрээ оръё. За. Тэгэхээр ямар ч зүйл энэ гаригууд бол ертөнцид магадгүй оддоос ч хэмжээтэй байж магадгүй гэдэг бид өнөөдөр мэддэм байна. За хоёр дахь асуулт ерөөсөө энэ гаригуудыг судлаад байгаа нэг том зорилго бол амьдрал гэж яг юу юм бэ гэдэгт бас хариулт авахгүй байх гэсэн үг. Энэ бол өнөөдөр нээлттэй асуудал. Бид нар амьдралын үслийг өнөөдөр тайлбарлаж чаддаггүй. Амьдралын үслийг тайлбарлахын тулд эхлээд юун дээр ойлголцолтой болох ёстой вэ гэхээр амьдрал гэж яг юу юм бэ гэдгийг бид нар мэдэх ёстой. Амьдрал гэж юу юм бэ гэдгийг мэдхийн тулд ямар амьдралын төрлүүд байх боломжтой вэ гэдгийг мэдэх хэрэгтэй болчихж байна. Тэгэхээр энэ нээлттэй асуулт ирээдүйд магадгүй тийм магадгүй нэг Монгол эрдэмтэн үнийг нээж магадгүй үнийг өнөөдөр манай нэвтрүүлгийг сонсож байгаа нэг хүүхд ирээдүйд нээх юм билүү тийм бид нар мэдэхгүй. Тэгэхээр уг нь их амархан асуулт байгаа шүү дээ тийм амьд зүйл гэж юу вэ гэхэд. Тэгээ уулзнал их амархан асуулт. Тэгээ яг хөө шинжлэх ухаанд нэг юм юу юм байгаа л да их сонирхолтой ч юм уу эсвэл юм гүн гүнзгий гэж хэлж болно. Юу вэ гэхээр бүх одоо гүн гүнзгийн асуултууд шинжлэх ухааны гүн гүнзгийн асуултууд ерөөсөө л хөөгдөж ингэж те нарийн ухаал яваал байх юм бол дандаа хамгийн анхдагч энгийн асуудлууд дээр очиод зогсчдөг байхгүй юу. Тэр энгийн асуултанд хариулна гэдэг нь өөрөө маш хэцүү байдаг. Тэгэхээр дандаа л энэ энгийн асуултаас эхлээл гүнзгий асуултууд урган гарсан. За ихэнх гүнзгий асуултуудад бид нар тодорхой хэмжээнд хариулчдаг мөртлөө хамгийн энгийн амьдрал гэж юу юм, ертөнц яаж үүссэн те ийм энгийн асуултуудад хариулах гэхээр одоохондоо бас хэцүү болчдөг. Тэгэхээр энэ асуултууд бол нээлттэй хэвээрээ байгаа халуун топикуудын нэг хамгийн сонирхолтой топикууд юм. Тэгэхээр ийм нээлттэй асуултанд л хариулах гэдэг юм гэсэн. Тэр яг бид нар тэгвэл юуг хэмжиж чадах вэ гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй тийм. Юуг хэмжиж чаддаг вэ гэхээр физикийн хувьд ерөөсөө зайг бол хамгийн дөрөнд хэмжиж чинь. За зайг хэмжсэн л бол тухайн одны гэрэлтэлтийг хэмжиж чинь. Гэрэлтэлтийг хэмжиж байгаа бол хэмжээг нь хэмжиж чинь. За энэ бүх хэмжигдэхүүнүүд физик хэмжигдэхүүнүүдийг хэмжиж байгаа бол тухайн одыг тойроод эргэж байгаа гаригийн 1 жил юу хэр хугацаатай гэдгийг мэддэг болчихно. За зарим тодорхой нөхцлүүд хангагдаж чадах юм бол тухайн гариг дээр химийн элементүүдийг хэмжих боломжтой. Жишээ нь ус төрөгч байна уу, ус байна уу, ямар нэгэн химийн урлууд болж гэнэ үү гэдгийг бид нар хэмжих боломжтой байдаг. За бүр гоё нөхцөл байдлууд үүсчих юм бол жишээ нь ойрхон байдаг ч юм уу тий эсвэл ямар нэгэн юм цэвэрхэн орчинд ажиглалт хийх боломжтой болчих юм бол инфра туяаны мужид инфра улаан туяаны мужид тухайн гаригийн зургийг авах боломжтой байдаг. Зургийг авчихаар ерөөсөө тухайн гариг дээр инфра улааны туяаны мужид ямар химийн элемент, химийн процессыг болж ийн, хийн гариг байх юм бол те ямар хийн нэгдлүүдээс бүрдсэн. За хөрслөг гариг байх юм бол ямар хөрслөг гариг байх боломжтой гэх мэт ийм мэдээллүүдийг авах боломжтой байдаг ба. Тэгэхээр энэ мэдээллүүд маань гэхдээ тодорхой хэмжээнд айгүй хязгаарлагдмал мэдээллүүд л те. Ерөөсөө өөр гариг дээр хэмжилтийг хийн гэдэг бол айгүй хэцүү байхгүй. Ерөөсөө л энийг юу гэж төсөөлж болох уу гэхээр хоёлаа ингээд Америкт байгаа нэг хүний яриаг зүгээр ингээд амар их шуумтагаар чагнажийн гэж ойлгож болохгүй те. Тэгэл тийч чи машин явж байгаа өөр хүмүүс ингээд хоорондоо ярьж байгаа те. Тэр дундаас хоёлаа тэр хүний ингээд өөр хүнтэй ярьж байгаа яриаг нь сонсоод за нэг ийм юм яриад тах шиг байна.
нэг Empire State гэдэг одоо том барилгын хажуугаар явж явах шиг байна гэх мэт ийм бүдүүлэг таамаглалуудыг гаргаж ийн гэсэн үг байхгүй юу. Тийм ийм хэцүү ажил. Энэ бол маш хэцүү ажил байхгүй юу. Нөгөө талаас дурангаар харна гэдэг нь юу гэж төсөөлж болох уу гэхээр маш одоо юу гэж төсөөлөх юм бэ? Төрөний хэлдгээр ингээд лампан дээр жижигхэн зүүгээр жижигхэн хар цэг тогтоогоод тэрийг өөрөөсөө 1 км-ийн зайд тавьчаад нөгөө лампа ингээд эргүүлээд хөдөлгөөд байхгүй юу тий. Тэгэж хөдлөж явахдаа ингээд дээр нь байгаа тэр нэг цэгийг барьж авахыг хэлээд байгаа. Яг наа чи нэг юм цэг байна шүүгээ барьж авчаад яг гой харахтай байж итл нөгөө ламп чи эргээд дахиад наашгаа гарна шүү дээ тий. Тэнгүүт нь дахиж барьж аваад хэмжээ нь юм бэ. Дахиад нэг иргэн тийм үү. Тэгээ ийм ажилтнуудыг хийгээд юм гэсэн. Гэхдээ өнөөдөр бид нар энэ ажилтнуудыг хийж чадчихна гэдэг чинь технологи тодорхой хэмжээнд агуу лаг байна. Эрдэмтэд агуу мундаг байна гэдгийг нэг баталгаа аваа. За тэгэхээр чи одоо одоо ийм бүдүүн бааргаар хэмжих юм бол за одоо амьдрал астробиологийн хувьд бол ус байна уугүй юу л гэдгийг нэг хэмжүүл барав юм биш үү те. Тэгээ яг зөв. Ерөөсөө л хамгийн түрүүнд бидний ингээл найдаж байгаа юм бол мэдээж одоо ямар ч эрдэмтэн хүн эсвэл ямар нэгэн судлаач нар яадаг вэ гэхээр ямар нэгэн зүйлийг мэдхийн тулд эхлээд мэддэг юм ашигладаг байхгүй. Мэдхгүй зүйлээ мэдхийн тулд мэддэг юм ашиглана гэсэн. Бидний мэддэг юм юу вэ? Дэлхийн 3/2 ус шүү дээ, тий. Хүний 3/2 ус тийм. Тэгэхээр эхлээд ус шингэн төлөвт байх боломжтой юу гэдгийг л маш сайн судлана гэсэн. За ингэж судлахдаа тэгвэл яаж нээдгийг тий. Энэ гаригуудыг тэгвэл яаж нээдэг вэ гэхээр одоохондоо шалгарсан 5 арга байна. Гэхдээ энэ 5 аргын ерөөсөө 2 нь л маш хүчтэйгээр ашиглагддаг. За эхний арга нь юу вэ гэхээр радиал хурдыг хэмжих гэж байна. За энэ бол физикийн нэршил. Радиал хурд гэдэг маань юу вэ гэхээр ингэж төсөөлж болно. Одоо нөгөө өмнөх Плутотой дугаар дээр хоёлаа Плуто өөрийнх нь Керенгийн дагуултайгаа окторгууд вальс эргэж идэг гэж хэлсэн шүү дээ, тий. Вальс эрэхэд вальс эргэж байгаа хоёр маань голдоо нэг массын төвийг тойрж иргэн шүү дээ, тийм үү? Тэгэхээр яг ингэж тойрж ирэхээр одоо тэр голын массын төвтөөгөө илүү ойрхон байгаа гариг маань ингээд жоохон даялах юм шүү дээ, тийм маш жоохон даялна гэсэн үг. Нэгсэндээ хоёр цэг голдоо нэг цэгийг тойроод эргэж яхад гариг нь маш жижигхэн учраас голын төвийнхөө нөгөө нэг том одоогоо амар хүчтэй даялуулаад хөдөлгөж чадахгүй шүү дээ. Маш жижигхэн хөдөлгөнд юм уу? Энэ хоёр маань вальс эргэж ийн гэх юм бол нэг бүр эсвэл амрахнаар ингэж төсөөлж болно л доо. Өөрөөсөө том бихтэй хүнтэй хоёр гараараа ингэж хөтөлцөж барьж агаад голынхоо нэг цэгийг ингээд тойроод эргэж ийн гэж төсөөл. Гадна байгаа жижигхэн бихтэй хүн маань илүү том тойргоор тойрж иргэн шүү дээ. Том бихтэй хүн маань голдоо илүү жижигхэн тойргоор нэг жижигхэн цэгийг тойрж ийн гэсэн. Тэр шиг од маань маш өөрийнх нь яг байгаа докторийн цэгээс маш багахан хэмжээнд даялах байхгүй юу. Тэгэхээр бид нар дурангаар одыг ажиглаад энэ од маань тодорхой нэг цэгийг ингэж тойрж даялгаж хөдөлж гин үү гэдгийг нэхлээ мэдэх нь. За ингэж хөдөлж байгааг нь мэдчих юм бол ийм хэмжээний даялалтыг ямар хэмжээтэй масс бий болох боломжтой вэ гэдгээс тэнд гариг байж магадгүй гэдэг юм таамаглалуудыг гаргаж ирэх нь юм л да. Ингэж нэг хэмждэг арга. Гэхдээ энэ бол маш хэцүү арга. Яагаад тэгэхээр од гэдэг чинь асар том хэмжээтэй бий. Окторгуу гэдэг чинь өөр асар том хэмжээтэй. Тэгэхээр бид нар ингээл харж байхад уул нь бол ясмын дээр Тэнгэрийн бүх одод тодорхой хэмжээнд ингээ хөдөлж байгаа шүү дээ. Гэтэл бидний нүдэнд бол тэр хөдөлж байгаа нь мэдэгддүү шүү дээ. Тэр дуранд бол бүр мэдэгдэхгүй. Тэгэхээр тэр хөдөлгөөн бол асар хэцүү байхгүй юу? Төсөөлөх юм бол одоо Америкийн нэгдсэн улсад байгаа Empire State дээр ч юм уу те. За зүгээр ингэж төсөөлөл тоо Монголоор төсөөлье те. Blue Sky дээр байгаа нэг хүнийг хоёулаа 5 шараас харж яах гэж төсөөлье те. Зүгээр ингээ энгийнүүдээр харж яах гэж төсөөлье. Тэнгүүд нөгөө хүн нь тэнцэнэ ингээд жоохон доороо нэг цэгийг тойроод эргээд хөдлөөдөг л дээ тий. Ойлоо тэрийг баг мэдэж чадахгүй шүү дээ тийм үү. Тэр хүмүүс тэнд ингээд зүгээр зогсож байгаа юм шиг харагдаж шүү дээ тий. Хасаал. Тийм юм хэмжих гээд байна гэсэн. Манай хасаа жишээ тэнцээ зогсож байвал тий. Тийм юм ингээд мэдчихэд хасаагийн өндөр тийм хасаагийн жин тийм гэж хэлэх гээд байгаа байхгүй. Ийм нарийн хэмжилтүүдийг хийж яах гэсэн. Тэгэхээр ийм хэмжилтийг окторгууд хийхээр маш хэцүү байдаг. Тэр ийм хэмжилтүүдийг хийж байгаа. За нөгөөх нь юу вэ гэхээр ерөөсөө шууд хэмжилтийн арга гэж байна. Direct imaging гэдэг. Тэр нь яаж юм гэхээр магадгүй тухайн од маань өөр объектоор блоклогдоод халахлагдаад тэр үед нь хажууд нь байгаа гаригуудыг бид нар ажиглах боломжтой болчихдог тий. За жишээ нь хасааг ингээ хэмжих гээд байж ангууд нь яана гэсэн үг хэвгүй. Хасаагийн ойр хавьд нь ингээ хасааг хэмжихэд хэцүү болгож байгаа өндөр барилгууд байгаа шүү дээ тий. Давхар ингээ хотоос харах. Тэр барилгуудыг нэг үүл ирээд ч юм уу ингээд халахчихгүй. Тэгэх юм бол хасаа чинь тэндээс гоцоогоод ялгараад харагдчих штэ тий.
Тэгэхээр иймэрхүү үзэгдлүүд бий болох юм бол шууд тэр гаригийг бас хэмжих боломжтой байдаг. Гэхдээ энэ бол бас бараг ингээд маш тэгээд нөгөө нэг одон орны тохиолдлоор маш хавар болдог үзэгдлүүд учраас бас аюу хэцүү болчихж байгаа. За 3 дахь арга нь юу гэхээр астрометрийн хэмжилтүүд гэж байна. Астрометрийн хэмжилт гэдэг бол ерөөсөө түрүүний радиал хэмжилттэй адилхан бид нар ойр орчимд байгаа бусад оддыг хэмжиж авч байгаад тэр одтой харьцангуй нөгөө одынхаа хөдөлгөөнийг хэмжинэ гэсэн. За энэ юу гэж хэлсэн бэ гэхээр хоёул хасаг хөдөлж ийн үгүй гэдгийг мэдхийн тулд ойр орчимд байгаа барилгуудыг хэмжээд барилгууд яг хөдлөхгүй байдгийг мэдчих واخгүй. Тэгж байгаа тэр барилгуудтайгаа хасаг харьцуулж чинь гэсэн үг тий. Тэгэнгүүт нэг барилгаас нь хасаа жоохон холдонгууд нөгөө барилга руу жоохон ойртон шүү дээ. Энэ маягаар хоёулаа хасаг байрандаа жоохон хөдлөдөн шүү дээ гэд мэдчихэж байна гэсэн. Тэгэхээр ийм байдлаар бас мэдэж болдог. За дөрөв дахь арга нь болохоор одоо орчин үед агуу нарийн хэмжилтүүдийг хийх гэж хичээж байгаа аргууд байна. Тэр нь үхээр таталцлын линзийн арга гэж байгаа. За таталцлын микро линзийн арга. Тэр нь яадаг вэ гэхээр манай тухайн одоо жишээ нь нарнаас цацарж байгаа гэрэл бол дэлхийг дайраад өнгөрөхдөө дэлхийн үүсгэж байгаа таталцлын оронд мөрийга цаашаага явдаг байхгүй. За таталцлын линзийн үзэгдлэхэд маш том хэмжээтэй галактикууд, хар нүхнүүд те цаатлаас нь ирж байгаа гэрлийг мөрөйлөхад нэг цэг дээр фокуслаад одоо нэг томруулдаг шишиг юм үйлдэл хийчихдэг. Тэгээд цаана байгаа объектыг бид нар харах боломжуудыг өгдөг юм таталцлын линзийн үзэгдэл гэж үзэгдэл байдаг. За энэ үзэгдлийг ерөөсөө одны системээр ашиглаж байна гэсэн. Нөгөө одноос ирж байгаа гэрэл маань яг хажууд нь гариг байх юм бол тэр гаригийн хажуугаар өнгөрөхдөө яах нь жоохон ингээ мөрийгаад явчих юм шүү дээ тий. Тэр мөрөлтийг хэмжиж хагаад тэр мөрөлтөнд тодорхой нөхцлүүдийг хангах юм бол жишээ нь одоо нэг юм тодорхой радиусыг, тодорхой өргөнийг, тодорхой зайг тэгээд тодорхой давтамж бас тийч байж ах хэрэгтэй. Энэ нөхцлүүдийг хангах юм бол тийч энэ ч гариг гэж магадгүй юм байна гэсэн таамаглалууд гарч эхэлдэг гэсэн. Тэгэхээр таталцлын микролинза гэдэг ийм арга байна. За 5 дахь нь бол хамгийн шалгарсан арга бид нэвтрүүлгийн эхэндээ ярьсан транзитийн арга гэдэг. Тэр бол ерөөсөө тухайн одыг хоёулаа нүдэн ширэгтэл ажиглан заяа. Нүдэн ширэгтэл ажиглан. За хасаагийнхан жишээгээр ярих юм бол хасаагийн цаана нэг ингээд нэг гэрэл цацарч яана гэж бодъё л доо тий хасаагийн цаатлаас. Тэгвэл тэрийг ерөөсөө нүдэн ширэгтэл ажиглаж хагаад хасаа ингээд давтамжтай хөдөлгөөн хийгээд байгаа юм чинь тэнд нэг объект байна гэж мэдэх байхгүй. Энийг өөрөөр юу гэж харж болох вэ гэхээр нэг одыг гариг тойроод иргэж штэ тий. Тэгэхээр хоёулаа тэр одыг дэлхий дээрээс ажиглаж байна. За тэгэнгүүт тухайн одны маань гэрэлтэл 100% байлаа гэхэд гариг маань яг ингээд дэлхий тэр од хоёрын голд орж ирлээ штэ. Нарныхаа ингээд урдуур гарч ирлээ. Өмнө халахлаад тэгэнгүүт нэг ингээд гэрэлтэлт нь 99,999 болтго ч юм уу тий. Тэгчээл нэг 3 өдрийн дараа буцаал 100% болол дахиад ингээд буурал 100% болол 99,999-ээс болоо 3 өдрийн за 3.5 өдрийн давтамжтай гэж бодъё л доо ингээл яваад идэг. Тэгэхээр хоёлаа шууд юуж таах вэ хэрэг наа чин гариг биш те гариг наа чин ингээд тойрж иргэдэг штэ наадах чинь гэж тамлах боломжтой болчихж байгаа. Тий одоо яг саналаа одоо нөгөө бод чинь бас хэдэн жил төлөө нэг удаа нарны урдуур гарч ирэхийг нөгөө транзит зураг гэдээс нэг л одоо ойлгож байна л та тэр үзэгдлийг одоо тэгж хэмждэг нэршил нь байж. Тийм, ерөөсөө л яг адилхан. Наад энэ будыг сугар гаргийн транзит нарны урдуур болж өнгөрөхөд бид нар одоо миний санджаар хамгийн ойрын транзит 2012 вэ 13 онд өнгөрсөн баха. Сугарын транзит гэдэг. Тэгэхээр яг үнтэй адилхан ингээл тэрийг ажиглан гэсэн. За сугарын транзит, будын транзитыг харахаар яадаг вэ гэхээр яг саяны үзэгдлийг бид нар нарны аймаг дотор илүү энгийнээр харж бол телескопоор харах юм бол манай нар гэдэг агуу том шар бөмбөлөг байж чинь тий. Тэрний урдуур ингээд жижигхэн харцаг ингээл хөдөлж байгаа нь яг гоё мэдэгддэг. Ерөөсөө бодын агуу гой зураг гэдэг. Тийм. Энэ үзэгдлийг өөр нарны аймгийн өөр одон дээрээс бид нар ажиглаж байна гэсэн. Тэгэхээр энэ бол одоохондоо хамгийн шалгарсан байгаа арга. За Кеплерийн сателлит, Кеплерийн сансрын дуран гэж байсан харамсалтай нь техникийн асуудлаас болоод өнөөдөр бараг ажиллах боломжгүй болсон байгаа юм дуран байна. Тэгэхээр энэ дуран бол 2009 онд анх хөөрөхдөө NASA-гаас хөөрөхдөө ерөөсөө л харийн харь гаригуудын нийт зорилготой ийм дуран хөөргсөн байна. За маш амжилттай ажиллаад Кеплер маань биднэрт 4,000 цоошин өөр экзопланетуудыг те харийн гаригуудын нээж өгсөн. Цаана нь 3,000 гариг батлагтгаа хүлээгээд байж байгаа. Нэгсэндээ бас гариг байж магадгүй кандидатууд гэхгүй те нэр дэвшигчнэр тэн чинь явж штэ гариг нэр дэвшсэн те тэрийг нь өөр одоо батлах гээд
Тий, палеонч дандаа нөгөө Кеплер тэд гэд бүр хар мянган кеплерүүд байд юм билээ шүү дээ. Кеплер дуран нээсэн болохоор тэгж нэрлсэн юм бэ, тий? Тийм, яг манай Кеплер дуран нээсэн учраас бүгд Кеплер гэдэг нэр нүүттэй базаа. Кеплерийн бүр том гавьяан юу вэ гэхээр ерөөсөө л маш олон дэлхийд төсдөх гаригуудыг олж нээсэн. Кеплер. Тэр нь айгуу чухал байсан. За ийм дуран ажиллаж байгаад одоохондоо боломжгүй болсон. Гэтэ ирээдүйд бол NASA-аас дахиад ийм дурангуудыг хөөргөн гэсэн одоо төлөвлөгөөтэй байгаа л да. За ингээд энэ дурангуудаар тэгвэл ямар төрлийн гаригууд нээсэн. За тэр нээсэн гаригууд маань ямар шин чанартай вэ гэдгийг хоёлаа хоёрт хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөл ярилцъя тий. За тэгээ одоо орны маань ивент тэгчээр өдөр бүр шинтүүлж үгийн хамт олон маань ажиллаж байгаа. Тэгээд одоо маш гоё тий тансаг 5 тухтай орчинд та бүхэн маань ороо сайхан кофе гоогоод хүмүүстэй сайхан яриа өрнүүлэхтэй одоо чихэрлэг зүйл кек билууга аваад идчих болж байна. За эсвэл тэ махтай юм байна уу гэдээ ордон штэ. За тэгэх юм бол та бүхэндээ энэ бэгэл сэндвичүүдийг би санал болгож байгаа маа. Тэгэхээр цагаан ботаны гурлаар хийсэн бэгэл гэдэг бол өөрөө юм гоё тусгай жортой байдаг. Иврэчүүдээс гаралтай одоо нөгөө усанд чанаад гадна талын нэг шарчгэнтэл шараад нэг гоё шарчгсэн ирний юм зөөлөн амтыг би болгодог. Тэг cranberry chicken bagel сэндвич гэдэг байгаа. Амтад цангас чимээс дахианы чийж махны авчрахтай юм bagel сэндвич байдаг. Тэгээд тусгаалan крем чиз гэдэг маш гоё амттай юм зүйлээр амталсан, оливоор амталсан бүтээгдэхүүн байгаа. Мөн өндөг гахаамхтай авчрахтай bagel сэндвич, за буданы гурлаар хийсэн ийм бүтээгдэхүүн байна. За тэгэд нэмэх нь бол зөндөө одоо омлеттэй зөндөө олон сонголтууд та бүхэнтэй лангуунд таны хүлээж байгаа. Тэг бүх салбаруудаар цагаан буданы bagel сэндвичүүд маань худалдаалагдж байна. За холбогдох утас нь бол 75 75 75 10. За Facebook-аар та бүхэн Toothless Juice Mongolia гэж хичээд тэгээ дагаад аваарай. Тэгээ гой бүтээгдэхүүнүүдийн бас нэг олон улсад зэрэг зарагдж байгаа нэг жороор ингэж бүтээгдээ гарч байгаа бүтээгдэхүүнүүдийн бас цаг алдалгүй хараад тэр бүтээгдэхүүнүүдийн гой олж амсаад те ингээл бас гоёо. Тэгээ та бүхэндээ нэвтрүүлгийн маань ивэнттэй хамтарч ажилладагт баярлалаа. Түлээж үгийн хамт олондоо баярлалаа. Тэгээ би одоо дахиад хэлье. Өглөөний цагаа идэж амждаг хүмүүс бол заавал түлээж ороороо гэж хэлээд байгаа шүү. Энэ гоё bagel сэндвич аваад тэгээ цаг гоё цайтай аваад гарчихгүй юу? Эсвэл тэнцэнэ идэж амжихгүй маа хэдэ тэгэл замдаа гоё гадаа сууж байгаа идчихдэг ч юм ажил дээр очиж иддэг ч юм. Тэгэх юм бол харамсахгүй шүү. За тэгэхээр одоо ингээд түрүүний 5 аргаар харийн гаригуудыг хэмжих нь байна л хэмжиж олж нээдэг бахна. Өөр нарны аймгийн гаригуудыг тий. Тэгэхээр энэ гаригуудыг ерөнхийд нь 5 ангилчдаг. За тэдгээр нь юу гэхээр Нептун төсд гаригууд гэж байгаа. Зүгээр л мөсөн аврах том газан гаригууд гэсэн үг. Ийм гаригууд гэж ангилдаг. За нөгөөх нь халуун Жупитерүүд буюу халуун бархас бодууд гэсэн үг. Тэр нь ерөөсөө хэмжээгээр л бархас бодтой төсдөө. Гэхдээ их одтойгоо маш ойрхон бич идэг гаригууд. Бараг манай буд сугрын тойрог зам дээр үж идэг асар том гаригуудыг халуун Жупитерүүдийг нэрлэлцдэг. За дараагийнх нь болохоор супер эртүүд. Супер эрт гэдэг нь ерөөсөө дэлхийтэй дэлхийгээс тодорхой хэмжээгээр том одоо чинь 2 3 дахин том хэмжээтэй гэдэг ч юм. Гэхдээ Юпитерээс бага хэмжээтэй, бархас үдээс бага хэмжээтэй ийм гаригуудыг супер эртүүд гэдэг. За супер эртүүд гэхээр яг амьдрал байх боломжтой гариг гэсэн үг бол биш. Зүгээр л хэмжээгээр нь ангилчихж байгаа байхгүй. За сүүлийнх нь болохоор эрт аналог гэж байна. Дэлхийн аналог гаригууд. За дэлхийн аналог гаригууд бол ерөөсөө л юу? Дэлхийн төсд гаригууд буюу амьдрал байх боломжтой гаригууд. За одоогор бол бид нар 1000 гаруй ийм гаригуудыг нийцсэн маа. Гэхдээ яг тэнцээ химийн нэгдлүүд юу болж байна, бактерийн бүтц байна уугүй юу, те метан ялгарч байна уугүй юу гэдгийг бол бид одоогор шууд 100% баталсан тийм гариг байхгүй байна. Гэхдээ маш олон одоо кандидат гаригууд байгаа амьдрал байх энд бэж магадгүй байгаа юм шиг ийм гаригууд байна. За ингэж харахаар энэ гаригууд маань бол өөр нарны аймгийн гаригууд байгаа юм л да дандаа. Тэгсэн чинь бүр сүүлийн үед ямар гоё таамгууд бий болж байгаа вэ гэхээр хисүүчлэгч гаригууд гэж байгаа. Rogue planet-ууд гэж нэрлэдэг. Одоо ингээд огтургууд хисүүчлээд явж идэг ийм гариг байгаа байхгүй. Энэ гариг бол өөрийн гэсэн ямар нэгэн тойрдог од байхгүй. За магадгүй ингээд эрт үед өөрийнх нь нарнаас шидэгдсэн тий. Одоо нарны аймагчийн эрт үедээ бүр ингээд аимшигтай том бильярдны шаргууд хоорондоо мөргөлж байгаа юм шиг орчин байгаа шүү дээ. Тэндээс ингээд шидэгдээд гарцсан ч юм уу. Эсвэл магадгүй их одон сүнхтөө өөр тэр гаригийг аваачаад өөрөөсөө түлхээд явуулсан ч юм уу. Тийм хөрхөн одоо хөрхийн их одноос шавдарлагдсан гаригууд гэх юм да тий. Ийм гаригууд ингээд огторгууд хөөд явчихсан.
Тийм ийм гаригуудын бол мэдээж хид хідэн юу байдаг кандидатууд байгаа тий. Яг бүр ингээд яац юм энэ бол яг Rogue Planet муу юм гэсэн ийм таам баталгаа бол маш цөөхөн байдаг. Ганц хоёрхан байгаа. Хид хідэн кандидат байгаа. За яаж нээдэг гэхээр ерөөсөө түрүүний микро линзингийн аргаар нээж болдог. Тухайн Rogue гариг маань хогторгууд тий дэмий тэнэ явж байнгут хажуугаар нь гэрэл зөрөө яваад өнгөрөхдөө гравитацийн линзингд ороод таталцлын линзд ороод жоохон мөрөнгөт нь тэн нэг объект байх шиг үнэж мэддэг. Эсвэл инфра туяаны мужид мэдчих болдог. За ийм гаригуд байна. Тэгэхээр ийм гариг дээр бас хүмүүс ингээд наад гариг дээр чи амьдрал байхгүй тодорхой гэж хэлж магадгүй л те тэр бол үнэн. Ягаад тэгэхээр их од байхгүй гэдэг чинь дулааны их үүсвэрг байхгүй энерги их үүсвэрг болчихж байгаа. Дэлхийн ерөөсөө энергийн их үүсвэр бол шууд нар штэ тий нар байхгүй бол дэлхий будаа штэ юу энэ чинь ус шингэн төлөвт байх хэдүүлээ одом өндөр ингээ яриа сууж явах тий ийм ямар ч боломжгүй. Гэтэл тодорхой нөхцөлд ямар одоо тодорхой нөхцлүүд үүсэх юм бол тухайн гариг дээр амьдрал байх боломжтой вэ гэхээр их гоё. Нэгт яах вэ гэхээр тухайн гариг маань халуун цөмтэй гэж бол халуун цөмтөө тэнгууд гадаад давхарга нь хөлдөж штэ. Тэгээ шууд хас 273 болно шүү дээ Цельсийн. Ингээ хөлдөөд гаднаа юм мөсөн давхархтаа тэнгүү цөм нь халуун. Тэгэхээр энэ хоёрын голт чинь нэг юм дулаахан бүс үсэж штэ. Цөмрөгөө хит халуун болоод гадагшаа хит хүүтэн болчихоор дунд нь яг юм гоё манай дэлхийд ирэх шиг юм гоё орчин бий болох боломжтой байхгүй. Тэгэхээр энэ орчинд нь амьдрал үүсэх боломжтой болчихж байгаа. Ийм гоё боломжууд одоо байх боломжтой байна. Амьдрал ингэж үүсэж болно гэдэг. Тэг яг харамсалтай нь ийм гаригуд бол мэдээж хизээ нэг өдөр цөм нь унтрах л та. Гэтэ энэ цөм нь унтрахаас өмнө одоо унтрах хүртлээр дор хаяж 4-5 тэрбум жил болно тий. Ингэж тэр цөм унтрна. Гэтэл 4-5 тэрбум жил гэдэг чинь хангалттай амьдрал үүсэх боломжтой хугацаа шүү дээ. Манай дэлхий дээр амьдрал чинь хэдэн тэрбум жилийн өмнө үүслээ дээ тий. Тэгэхээр хангалттай амьдрал үүсэл соёл иргэншил тэнцээ үүсчих боломжтой байхгүй. Тэгэхээр ийм сонирхолтой зүйлүүд ч бас байждаг. Ингээд харахаар магадгүй амьдрал гэдэг бол ерөөсөө ертөнцид ийм ховор биш маш түгээмэл зүйл байх боломжтой болчихж байгаа. Бид нар ерөөсөө нэг ийм цор ганц биш байхгүй юу те харин ч бүр ийм түгээмэл айгүй л бол дэлхий дээрх амьдрал эрт үед энэ өөр нарны аймгаас ч юм уу эсвэл энэ хэсүүчлээд явж идэг гаригууд дэлхийд манай нарны аймагт орж ирээд мөргөлдсөний улмаас те үүссэн байж болно. Эсвэл манай нарны аймагт дээр үед бас амьдрал айгу түгээмэл байсан байж магадгүй гэж Плутогийн дугаар дээр хоёлаа ярьсан шүү дээ тий. Өөр ингэ сүлт одон дээрээс очиод янз янзын өрөмдлөгүүд хийнгүүт бактери гарч ирээд идэг тий. Органик нэгдүүд гарч ирээд идэг. Тэгвэл манай нарны аймагаас ч гэсэн дээр үе шидэгдэж явцсан объектууд байж байгаа шүү дээ. Айгуул бол манай нарны аймаг дээр үед өөрийнх нь нэг гаригийг өөрөөсөө түлхээд шовдрлоод явуулсан бол яах юм тий. Нөгөөх нь өөр дээр амьдралын магадгүй юу ер нь тийм байж магадгүй шүү дээ тий бид нар мэдэхгүй шүү дээ бид нар чинь нарны аймгийн үүслийг маш сайн 100% мэдэхгүй шүү дээ үргэлжил нэг юм судлах болох нь манай нарны аймаг дандаа ингэж гинтийн билийг барьсаар л үүдэг тий ийм байсан байна гэдэг. Тэгэхээр бид нар 100% баталгаатай хэлцэх боломжгүй байхгүй. Тэгэхээр тийм ингээ гариг явж байгаад магадгүй өөр газар очиод яатсан амьдрал үүсгэсэн тий. Тэгээд тэд нар өөр соёлын хичээл байдсан чи яг үнэндээ нэг нарны аймгаас гарал үүсэлтэй тий. Ургийн бичиг нь огторгон ургийн бичиг нэг нөхдүүд болж таарж байгаа байхгүй. Тийм байх боломжтой байж магадгүй тий. Milky-Way-с гарсан гэдэг. Тий ингээд шинжлэх ухааны уран зураг шиг сонсогдож байгаа ч гэсэн энэ бол бодит боломжууд байхгүй. Тэгэхээр ингээ Rogue Planet-ууд буюу энэ хэсүүчлэгч гаригууд дээр маань хүртэл амьдрал ийм байдлаар үүсэх боломжтой байгаа юм. Гэтэл үүнийг бүр ингээ сонирхоод үзэхээр юу байдаг вэ гэхээр их гоё. Яаж юм гэсэн чинь Rogue Planet-ууд бүр дагуултай болцоо юу. Одоо манай дэлхийн сар байдаг штэ тий. Тэр шиг ингээд дагуултайгаа шидэгдээд гарцсан гэж бодъё л доо. Тэгэхээр чинь манай дэлхий дээр амьдрал тогтвортой байхад манай сар агуу чухал нөлөөтэй байдаг шнэ. Дэлхийн эргэлтийн тэнхлэг маань ингээд сайхан даялаад тий дураараа хөдөлгөөд байхгүй тул сар тэнцээ ингээд тогтвортой болгож идэг. Түүнтэй адилхан сар маань өөр юу нөлөөлдөг вэ гэхээр далайн татлаг төрөлгийг бий болгодог тийм үү. Тэр яаж бий болох вэ гэхээр манай дэлхий чинь өөрөө ингээд сартаа харьцангуй таталтаад нэг юм хэлбэрт ороод агшиж сунж байгаа хэлбэрт орно шүү дээ тий таталцлаараа хэлбэр нь маш бага. Тэгэхээр хэсүүчлэгч гариг маань юм сартаа явж байвал сарныхын таталцлын хүчээрээ дотроо ингээд жоохон юм одоо агшиж сунж байгаа үйлдэлүүд хийн гэсэн. За яг энэ үзэгдлийг бол нарны аймгаас бид нар ажигласан. Европа, Ганимед гэх мэт том одоо санчир бархас үеийн дагуулууд маань
бархасуудын талцлын хүчээс болоод ингээд одоо агшиж тэлдэг учраас цөмөн тэнцээ үрэлтийн хүчээрээ халуун болоод тэнцээ ингээд те гүнд нь амьдрал ус шингэн байгаад амьдрал байх боломжтой байна. Ягаад тэгэхээр гейзер цацраад байна гэж бид нар хэмжсэн байна. Түүнтэй адилхан хэсүүчлэгч гариг маань сартаа байх юм бол нөгөө гаригаа тэгж агшиж сунж байгаа хөдөлгөөнд оруулаад цөмөн илүү халуун болоод тэг хөртлөө бүр утах нь биш. Тэр дотор дахиад халуун цөм шингэн ус үсээд дахиад амьдрал бий болох боломжтой болчихж байгаа байхгүй. Энэ бол бас агуу түгээмэл байх боломжтой. Тэг ихэнх гаригууд магадгүй сартаа байдаг гэж магадгүй. Бид нар сайн мэдэхгүй шүү дээ. Бид нар бол окторгон тухай агуу их зүйлийг мэдэхгүй те. Энэ Вернер Хайзенбергийн гоё үг гэдэг шүү дээ. ертөнц бидний боддгоос илүү хачин биш. ертөнц бидний бодож чаддгаас илүү хачин гэдэг. Тэгэхээр ертөнц бол тийм үнэхээр төсөөлхийн аргагүй юм онцгой объект. Тэгэхээр хэсүүчлэгч гаригууд дээр ч гэсэн ийм байдлаар амьдрал байх боломжтой болчихж байгаа байхгүй. Ингээд энэ төсөөллийг хоёулаад одоо таамаглалыг илүү цааш нь үргэлжлүүлвэл бүр гоё юм болж байгаа. Тэр юу вэ гэхээр амьдрал үүсцэн гэж бодъё л доо. Амьдрал үүсээд магадгүй ингээд соёл иргэншил ч юм уу үүслэе гэж бодох нь нэг сонирхолтой соёл иргэншил. Нэг тэнцээ юусоо шингэн усан дотор үүсэх ёстой болчихж байгаа. Тэгэхээр энэ нөхдүүд маань гал яаж гарах бол, гэрлийг яаж мэдэх бол гэдгийг их сонь. Хамгийн хачин зүйл нь юу болох вэ гэхээр мөсөн давхрахтаа штэ тий. Тойроод маш зузаан мөсөн давхраг байгаа. Маш зузаан мөсөн давхар. Энэ мөсөн давхраг ерөөсөө гаднаас ирж байгаа бүх гэрлийг нэвтрүүлэхгүй тий. Ямар ч одны гэрэл энэ мөсөн давхрыг нэвтрээд цөмрөө нь орч чадахгүй. Тэгэхээр энд амьдарж байгаа амьд амьтад гадаад ертөнц гэдгийг мэдгүй байх боломжтой байхгүй. Нэгсэндөө тэр нөхдүүдийн хувьд шөнийн тэнгэр нь тас харах уу? Ямар ч од байхгүй тийч. Тийм тас харах уу? Тэгээд нэг гонигтай юм магадгүй хизээч гадаад ертөнц рүү гарахгүйгээр өөрсдийнх нь ертөнц бол яг тэр ингээ мөсөөрөө хүрээд ямар сонин тэр гариг дотроо л бэж магадгүй гэж төсөөлж маань. Гэтэ яг ийм гонигтай сонсогдож байгаа гэсэн би бол энд итгэхгүй л байна л та. Ягаад гэхээр соёлын хэмшил үүсэж хагаад магадгүй тэр мөс рүүгээ тулах юм бол тэнд нэг эсэргүү нөхөр гарч ирж л таараа. Энийг өрөндүүл яах бол гэдэг нөхөр гарч ирэх байхгүй юу тэнцээ тий. Энийний цаана юу байх бол гэдэг. Оюун ухаан бол өөрөө юмыг ингэж агуу хязгааргүйгээр төсөөлж чаддаг юм гайхамшигтай шүү дээ тий. Тэгэхээр тийм нэг юм нөхдүүд бол гарч ирэх л баг. Тэгэхээр аль нь гэдгийг мэдэхгүй. Нөгөө талаас магадгүй цөмөн унтраад 4-5 тэрбум жилийн дараа цөмөн унтраад нөгөө гариг маань ингэж хөлтөчлөө. Тий ингээ амьдрал нь байхгүй боллоо. Тэгэх юм бол энэ бас өөр соёл иргэншлийг өөртөө тээж байгаа тайм капсул болчих واخгүй. Ерөөсөө л яг л хамгийн сүүлд ямар соёл иргэншил тэнд байсан бүгд дотроо хөлдөөл тэгэл ямар ч өөрчлөлтгүй үлдчихэж штэ тий. Бид нар магадгүй ийм гаргийн манай нарны аймагт орж ирэхэд нь бариад авчих юм бол мөсийн өрөмдөөд дотор нь шал өөр амьдрал байсан. Магадгүй шал өөр соёл иргэншил тэнцээ байсныг олж нээх боломжтой болчихж байгаа. Тэгээ ингээд өнөөдөр харахаар ерөөсөө л амьдрал бол зөвхөн дэлхийгээр хязгаарлагдсан жижигхэн зүйл биш. Мөн тэ амьдрал гэдэг маань өөрөө бүр юм өөрийн гэсэн их одгүй хэсүүчлээд явж байгаа гаригууд дээр ч байх боломжтой юм баялаг үзэгдэл байх болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол ертөнцийн тухай юу ч мэдэхгүй тэ ертөнцийн тухай бидний мэдж байгаа мэдлэг маань далайн гүний мэдж байгаа мэдлэгтэй адилхан маш жижигхэн гэдэг нь тодорхой болчихж байгаа. Тэгэхээр энэ одон орон гариг судалж байгаа нөхдүүд бол цаашаага судлах нээх зүйл маш их байна л гэсэн. За гээс нэг асуулт тодруулъя. Хэсүүчлэгч буюу тэнүүчлэгч од манай нарны аймагт ер нь орж ирэх юм боломж байдаг уу? Яг байгаа. Одоо тэр чинь юм тойрдог юм байхгүй байгаа л да. Оо за. Одоо хамгийн сүүлийн жишээ бол нэг Овмама гэдэг объект үүссэн шүү дээ. Тэр яг ихтэй гонцгой объект та. Манай нарны аймгийн гаднаас ирсэн. Тийм, навчин тамхи шиг хэлбэртэй. Ийм объектууд жишээ нь бол нарны аймгийн гаднаас ирээд манай нарны аймгийн захаар тойроод ингээ гараа явчлаа гэдэг ийм кандидатууд байдаг. За зарим бүр хэсүүчлэгч гариг дээр бүр ортын үлийн орчим ингэж дайрж орж ирээд гарцсан ийм объектууд байдаг. Бүр яг гариг хэлбэртэй тийм ийм объектууд байна. Тэр яг өнөөдөр бол бид нар яг бүр ингээд энэ бол гариг байсан маань гэдэг баталгаа байхгүй. Гэхдээ бүгд кандидатууд нэр дэвшигч нар ийм зүйл байж магадгүй. Тэгэхээр ирээдүйд ч гэсэн энэ болох боломжтой байхгүй. Энэ бол өөрөө бүр одон орончдын хувьд те амьдралд нь хитгэн тохиолдох боломжтой маш гоё зүйлүүд энэ. Мөн одоо би бол жишээ нь магадгүй ингээл их тесрэлтийн онлыг нээх ч юм уу. За их тесрэлтийн онл гоё л да их нэгдлийн онлыг нээх ч юм уу. Гоё их. Гэхдээ түүнээс илүү бид нар харийн соёл иргэншлийг олж нээх, харийн амьдралыг олж нээх илүү гоё
илүү гайхамшигтай нээлт санагдаад идэв байхгүй надад. Тэгэхээр бүх одог орончид хүмүүсийн хувьд бол амьдралгүй байсан ч хамаагүй. Ямар ч байсан өөр нарны аймгийн объект манай нарны аймгаар дайраад өнгөрөөд бид нар бүр тэрийг нь барьж аваад судлана гэдэг бол амьдралд нь бараг л ганцхан удаа тохиож болох хамгийн гайхамшигтай үзэгдлүүдийн нэг багхгүй. За гоё дугаар байлаа. Тэгээд одоо гэр оронгүй гэдэг шиг нэг homeless юм тэнүүчлэгч од тэгсэн ирний зүрхэндээ галтай гэдэг шиг дотроо юм халуухан амьдрал агуулж яж болох. Тэгээд дээрэс нь нэг жижигхэн көлөг тэжээг явж байгаа юм шиг сартай гэсэн нэг юм хүншүүлсэн мэдрэмж бас төрөн суулаа. Тэгээд хамтаа байсан үзэг сонсогч та бүхэндээ их баярлалаа. Нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр өдөр бүр шин түлээж өв болон бүх төрлийн үндэсний хувьц захиалгын Тодор компани маань ивент тэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хостелгоноор та бүхэндээ хүрлээ. Дараагийнхаа нэг одоо орноороо иргэн уулзъя да. Баярлалаа баяртай. Баярлалаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансвага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.